ингээд навж юмсангаар засаг өргөж ирсэн байна. Хамгийн удаан одоо ноён сууж байсан хүн бол Эрдэнэ бэдийн хошууны засаг ноён шир болор буюу шир болор ноён энэ хүн бол одоо 30 жил төр байжээ. Тэгээд энэ бэдийн хүрээний талаар сая одоо сонирхч яасан учраас энэ бэдийн хүрээнд 7 хүн байсан. Энэ дотор нь бодохоо баруун багчтай байсан. Тэгээд энэ өөр нь бэдийн хошууны хан бол модны урд бол маш их сайн. Энэ бол бас нэг өөрийнхөө тэр баруун урдтай холбоотой байсан ба гэж бодож байна. Тэгээд энэ Эрдэнэ бэдийн хошууноос гарсан одоо энэ манай Эрдэнэ бэдийн ламтан буюу Авгандан багш нь одоо анх Авгандан багш нь шалаагаар маш арай хийдэг цагаан идэг бол сайхан хийдэг ер нь ургаж ингээд зааж заах болон үзүүлснээр бол одоо ер нь бэдийн хошууны дэг заяг бол Авгандан багшны одоо заавар юугаар явж ирсэн юм байдаг лээ. Хүн амын огийн бүртгэний талаар анхны тэмдэглэсэн хүн бол цай санамд авахгүй юм аа. Тэрээр өөрийн нэгэн сэтгэлдээ дэм ташхшааны нутагдах дараах авгууд байна хэмээн үзсэн. Үүнд нь боржгон, үжир, Монгол, хөөд, торгууд, харчуу, хяад, чорос, дадаад, хараад, шаргчууд, даарчид, байрын, булга, баяжих, оснууд, урянхаа, төмөд, чонос, магнууд, мангууд гэсэн авгууд байна хэмээсэн бол мөн очир болон жэс хүчээр бас авгууд байна хэмээн үзсэн. Энэ авгуудтай бас мөн адилхан байсан учраас тодорхой өнгөрч. Тэгээд энэ авгуудаас харахад сайн аян хааны Эрдэнэ бэдийн хошууны нутагт дараах авгууд байсан мэдэгдэж байна. Ингээд энд нь болохоор 23 авг байгаа. Ингээд эдгээр авгуудын талаар дэлгэрүүлэн өгөөд явж байна. Эхний авг нь болохоор байрын нарны Монголын нууц совчонд бичснээр Чингис хааны дээд өв Бодончир богдон жарчуу дадаанхан урянхан нэгэн жирэмсэн нэг барьж авсан. Тэр юм Бодончир ирээд нэгэн хүү төрүүлсэн. Тэр хүүг Барида хэмээн нэрлэсэн бөгөөд байрны дээд өв нь болсон. Ингээд байр нь 11-р зуунаас 12-р зуунд язгуурын монголчуудын ярууны хэсэг багтаж явжээ. Ингээ 13-р зуунд их Монгол улс байгуулагдах үед Чингис хаан Хорчин, Ная, Тулуун нарт мэдүүж 14-р зууны үед Тулуун угсааны ноёдыг захирагчаад 16-р зуун гэхэд Батмунх Даян хааны хүү Батмунх Даян хааны 5-р хүү арчээ болж төгснөөр өөр хасхын 5 хотод багтаж байрны нар өөр Монгол манжид эцэгдэхэд 100 удын чуулганд 2 гишүү болон орсон байна. Ингээд 10-р зууны үед хасагчдын дунд орж ирсэн байна. Байрын хэмээх угсаасны нэр нь монгол хэлний холцоотой цэвэр биш, жинхэнэ биш гэсэн утгатай баарах, баарах гэсэн үгээс үүсэлтэй гэж үзсэн байна. Дараагийн авг нь боржгон авг нь бүр чанаас ихэвсэн Монгол ноёдын удам Бабун мэргэний хүү Бодончир дээр ирж боржгон хэмээх шинэ язгуурлаг аваг үүссэн байна. Мөн түнчлийн энэхүү боржгон авгаас гадна өөр маягаар үүссэн боржгон аваг байна. Энэ манжийн үед хошуу захирсан цааш ноёдыг хэсгэн шилжүүлэхдээ манж нар харьяа далтыг нь хураан авдаг байжээ. Үүнийг нь боржглох гэдэг бөгөөд ийм боржглуулсан таажныг мөн боржгон таажнар гэдэг юм байна. Боржгон аваг нь Монголын бүхий аймаг сумдад байсан юм байна. Дараагийн авг нь булгачин Монголын нууц давжаанд хилба мөрнөө бүхий булгачин нарын тухай дурсан байдаг. Булгачин хэмээхнэр нь 12-р зууны сүүл үе гэхэд нэгэн төв болцоод байсан. Энэ авг нь түүнээс өмнө байгаагүй гэсэн үг биш бөгөөд харин бичгийн сурвалжид 12-аас 13-р зууны зав үеийн хэрэг явдлаа холбогдсон нэр нь тэмдэглэгдсэн байна. Ингээд энэхүү булгачин агнагчдаас мөн булгадар хэмээх авг бий болсон байна. Дараагийн авг нь даагчид. Энэ усаасны нэр монгол хэлний дааг гэдэг үгнээс үүдсэн байна. Хоёр настай адаг монголчууд дааг гэнэ. Дааг нь гарлын хувьд монгол хэлний дагах гэдэг үгтэй холбогдно. Дааг гэдэг үг нь одны дээ нөхцөл залгаж, даагад өгөөрдөг багтах, хан залгаж, даагынхан эрхлэх ажил үйлийг заадаг. Дээр нь одны дээ нэмэн даагчид гэсэн нэрийг үүсгэжээ.
Ийм авг байсан талаар академич Б. Эренчинга өөрийн бүтээлдээ өгүүлсэн би. Мөн Монгол Улсын хэлний зөв хэмээх бүтээлийн Монгол авг аймгийн нэр хэмээх бүлэг Додоод гэж нь Долиогод хэмээн тэмдэглэгдсэн байна. Энэ авгийн тухай судалгаа хон баг бөгөөд Д. Баяр сайхан өөрийн өгүүлсэн Хойд аймгийн 8 утсын нэг нь Додоод хэмээх огтог байсан гэж бичжээ. Түүний бичснээр Монголын уг эхийн түүх нь хотод орсон хойд Додоод нүүж ирээд хамжиж нутагдж тогтдог гэдэг гэсэн мэдээ байгаа нь Хойд аймд Додоод гэсэн нэгэн огтог байсныг харуулж байна. Энэ Додоод гэдэг авг нь 19 дугаар зууны дунд үед хасад орж ирсэн байна. Энэхүү судалгаанаас бид дараах үгнүүдийг хийж болохоор байна. Нэгт нь тус хошууны нутагт хүн амын авгийн бүрэлдэхүүний тухай судалгаа бараг үгүй бөгөөд энэ талаар нэгдмэл байдлаар судалсан нь үгүй байна. Харин судалгаа бүтээлүүдийг мэдээлэлд тулгуурлан тус хошууны нутагт хүн амын авгийн бүрэлдэхүүний талаар судлан гаргаж болохоор байна. Хоёр эцэг мээлийн хошууны нутагт авгийн бүтцийг харахад дийлэнх авгууд нь ядгуурын Монгол авг байгааг судалгаанаас харагдсан. Энэ тус хошууны нутаг нь эснээс нааш ядгуурын монголчуудын үндсэн нутаг байж Монгол улсын түүхний өөрийн гэсэн уг мөрийг үлдээсэн болохыг эсгэн харуулж байна. Эцэг мээлийн хошууны нутагт өөд, царс, Додоод гэх зэрэг ойр харалтай авг байгаа нь судалгаанаас харагдаж байна. Эдгээр авгууд нь түүхэн харагдсан ажлыг цаг үед орж нутагсан авгууд болох нь харагдаж байна. Энэхүү өгүүлбэр бидний судалгаа харгалзахгүй бөгөөд хязгаарлагдахгүй бөгөөд цаашид улам дэлгэрүүлэн судалгыг явуулж байна. Ерхим улстаныг бурядын бурхан шашинтны төв явуулгын датсан зочлон бурсны шашны хосгүй гайхамшиг болон дайм дэлхийд гайхагдж буй этгэл хамбын ариун лагшинд бараалхан ажис хүртэж эргэл мөргөл хийх ариуслын аялалд өрн залж байна. Ариуслын зүүч буддатур. Уламжилт зан үйл зурхайн лавлах таны аль жаргалтай амьдралын зууч 1992 Улс сайн амгалан